ертөнц нэвтрүүлэг Интерном номын хөтөлбөрийн төв салбарын гаднаас үзэгч уншигч та бүхэндээ хүрж байна. Интерном номын хөтөлбөрөөс энэ сарыг өөрийгөө унших сар болгон зарласан байгаа. Тийм ч учраас уншигчдыгаа, үзэгчдийгээ бас өөрийгөө хөгжүүлсэн хувь хүний хөгжлийн номуудыг бас энэ сар уншаарай, мэдлэг оюунаа тэлээрэй гэж уриалж байгаа. Тийм болохоор та бүхэндээ сонирхолтой номуудыг Интерном номын хөтөлбөр веб хуудасаараа болон фэйсбүүкээрээ замын нэвтрүүлгээр дамжуулан санал болгосоор байгаа. Ингээ бүгд энэ удаагийн нэвтрүүлгээ эхлүүлье. Нэвтрүүлгийн энэ удаагийн жичин хүүхдийн үндэсний номын санч Адиа өргөцсөн байгаа. Тэгээд Адиагчийн ярилцлагыг хүлээн авахаас гаднаас энэ 7 хоногт санал болгож байгаа номын тухай мэдээллүүдийг бас хүлээн аваарай. Бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Уншия, урагшлая. 20 жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анхдагч боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Don't worry, this aroma can't be described in words. Astringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. Номын ертөнц нэвтрүүлэг Монголын үндэсний хүүхдийн төв номын сангаас үзэгч уншигч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр яг одоо уулзах гэж байгаа зочин бол боловсрол хөгжлийн танхимын номын санч Адиа байна. Тэгэхээр танд энэ өдөр мэндийг хүргэе. Баярлалаа мэд. Та нарт ч гэсэн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр яг энэ танхимд ажиллаад хэдэн жил болж байна вэ? 13 дахь жилдээ болж байна. Тэгээд яг үндсэн танхим маань 9-өөс 11-р ингээ хүүхэд ихтэй сургуулийн оюутнуудад үйлчлдэг. Тэгээд тэрнээс дэш залуучуудад ч бас үйлчилж болохоор тийм танхим байна. Тэгээд бүхэл үйлчлэгээ явал бүх нийгмийн шинжлэх ухааны номнууд байдаг ч 40 гаруй мянган нэр төрлийн номнууд байдаг та. Үйл ажиллагаагаар бол ер нь 2 ээлжээр явдаг. 7 хоног 2 ээлжээр ажилладаг болохоор үйл ажиллагааны хувьд бол манайх бол хэвшсэн. Тэгээд өдөртөл нэг цүгэнд өгч 720 хүүхэд бол боломжтой давхар зэмдгээр бол ирж идэг. Тэгээд хүүхэд уншлагын үед бол ерөөсөө төргөж хурхаг болчихдог болохоор манайх гэрээр болон заалаар олгодог болохоор давуу талтай. Гэрээр авсан номоо бас зааланд авчираад уншина хүүхдүүд. Заалаар номтой гэрээр номтой гэдээ бид нар бас заалаар өгөхгүй байх тохиолдол байхгүй. Заалаар бас алхах өгдөг. Номоор үйлчилдэг. Тэгээд танхимын гол юу нь бол манайх бол яг үндснийхээ их хил дээр болохоор үндснийхээ түүх соёлоо хүүхдүүд их судалж байна. Тэгээд энэ дотор ингэж сууж байгаа олон хүүхдүүд дотроос бас шилдэг сайхан уншигчуд залуу хүний ширээн ном гэрч байсгалан гээл онгойхын дэд сургууль төгсөө одоо сайхан эмч болсон нэртэй сайхан эмч болор мөлмөд ажиллаж байна. Тэгээд алтан сүх гэдэг нэг банд маань одоо саяхан нөгөө мэтгэл зэний урлагаар дэлхийн тэргүүн байр эзлээд тэр хоёр хүүхэд маань 51 сургууль сурахаар тэтгэлэг 100% тэтгэлэгтэй явцсан. Тэгээд тэр банд маань нийлдэхийг хурлаг талаараа мэтгэл зэний урлагийн талаар 4 ном гаргасан байгаа. Тэгээд голдуу манай номын сангаар үйлчлүүлдэг байнга ном уншдаг. Сайн ном уншигчд байна. Тий. Сувдаач гэсэн мэдчих одоо кино урлагийн дэд сургуульд авах чи номын сангаас салдгүй л хүүхдээс. Тэгээд тэрний ижлэр бас ном дагсан хүүхдүүд бол арай л илүү төлхөө ер нь эрдэм боловсрол нь илүү ер нь өөрсдөө хөгжүүлэх чадвар нь илүү тэгээ цаашдаа одоо зоригтой, тэмүүлэлтэй
тэгж явж байна. Энэ хараад байгаа. Намжламаа гэдэг бас нэг хүүхэд байна, мандалмаа гэдэг байна. Олон сайхан хүүхдүүд, жаргалмаа гэдэг нэг хүн байна. Монгол хэлний чиглэлээр бол айгүй сайн. Би ер нь бол анх 100 мянгаас ажлынхаа гараг эхэлсэн. Тэгэхэд бол юу яхад миний хэвлэл зүйдэг зэрэг өнөөдөр манай Монголын тэргүүн тийм алтны компани захирал болсон. Сүүжсэн их гайхалтай тэр ер нь номноос салдаг тийм ном банк номтой ном уншдаг тийм хөтөсөн. Тэгээд хэл одоо тэрний үр дүн бол өөртөө байдаг. Та одоо номын санчаар ажиллах хэдэн жил болж байна гэсэн үг та? Ер нь бол 27 дахь жилдээ. Тий кино зүүн банкын дэвс кино урлагийн дээд сургууль 138 ингээд олол газруудаар номын санчаар ажилласан. Яг дандаа номын санчаар ажилласан. Номын санчаар ажиллахын нэг сайхан юу юм бэ? Ер нь энэ мэрэгжлийн бас мэрэгжлүүдээс давуу тал. Энэ мэрэгжлийн ер нь бол давуу тал нь болохоор хүүхдүүдэд одоо яг зөвхөн ном унших арга заахтай гол нь биш, бид нар номыг сайн унших гэд хэлж яхад гол нь биш, хүндлэг сайхан харьцаатай хүнд бас ээж ах одоо бид нар ингээд зөвхөн үйлчлэгээний ажилчид гэдэл ингээд хүүхдэд хандахгүй, зөвхөн ном уншихын ач тусыг бас тэр хүүхдүүдэд таниулах, тэднийг клуб болгож бас нэгтгэж ажилуулах, тэднийг чиглүүлэх тийм Монголын сурагчдын холбоотой хамтраад байж 5 жил одоо Монгол улсын ерөнхийлөгч Ивэлдор гэдэг бас хөтөлбөр, үндэсний хөтөлбөрийн сургагч багшаар ажиллалаа. Тэгээд оюунлаг хүүхэд гээд захын гэр хорооллыг хөгжүүлэх төсөл дээр ажиллалаа. Тэгээ манай энэ хүүхдийн номын ордон бол зөвхөн ганцхан уншлага үйлчилгээ яваа зогсохгүй. Олон арга хэмжээнүүдийг бас зохиолж уншигчтай уулзалт болон тэгээд Монгол бахархал цагаан сар гэсэн уламжилт хүүхдийн илтгэх урлагийн тэмцээнийг жил болго явуулж одоо энэ манай хүүхдийн номын ордны брэнд бууж явуулж байгаа. Зөвхөн номын санч номыг олгоод зөвхөн тэгээ зогсохгүй. Зөвхөн ном олгодог гэж ойлголт бол нийгэмд байгаа. Тийм төгөөмөл ойлголт. Тий, төгөөмөл ойлголт. Гэтэл номын санч чинь зөвхөн ном олгодоггүй маа. Номоо яаж унших аргачлалын тэр зүйлүүд заадаг. Хамгийн гол нь тэр номын санч хүн өөрөө сэтгэлтэй байв. Зүгээр нөгөө нэг дагдаг инженер дагуулдаг инженер гэхчээр дагуулдагч номын санч байгаа, дагдагч номын санч нар байгаа шүү дээ. Энэ олон номын санч хүмүүс дотор. Тэгтэл дагуулдгууд нь бол өөрсдөө ажиллаа мэдээ чаддаг юмаа хийгээд нийгэмд яаж хүүхдүүдэд энэ номын үйлчлэгийг хүргэхгүй, ямар хэлбэр нь айгүй энд хүрэх үү гэсэн тиймэрхүү байдлаар ханддаг байхгүй. Тэр нь айгүй гоё. Олон сайхан тийм номын санч нар зөндөөл байна. Тэгээ номын санч гэдэг нь ер нь мэдээлэл ажилтан. Тэгээ хүүхдүүдэд ном унших чиг ер нь бол бид нар бол оюуны төвчэл гэж боддог байвал дараа гэж бас хүүхдээ их мэдих танхи юмдаг номын санч хэлдэг. Хүүхдүүдтэй бүр ингээ бага насны хүүхдүүдэд ажилладаг. Тий. Би ч гэсэн ачцын нэртэй бас үлгэр төлс янз бүрийн уншиж өгөх зав нь баг одоо тэгээд хүмүүсийн бас зав багтаа болчих. Тэгээд ингээд завгүй гэдэг ээж аваад бас яваад байдаг. Зав гаргаараа хүүхдээ ямар ч юм л гэж хэллээ. Ном уншихад цаг гаргах юм бол хүүхдээ ирээдүйд оруулж байгаа том хөрөнгө оруулалт өөрсдөө тэгээд бусдын чиглүүлээ явчихна. Хүүхдүүд одоо тэр 8 дугаар ангиас аваад тэр намайг дагсан илтгэх урлагийн тэр хүүхд маань одоо өөрөө бие дагаал ингээл яваад мандах гээд бас байгаа та нарын юугаар харж байсан баг. Тэд нэр бол одоо өөрсдөө ингээд клуб болоод нөгөө хүүхдүүд чи баг болоод явангуудаа тэгэхээр дүүндрээ бас ингээд ном унших 2 цаг ч гэсэн тэд нэр ингээд суугаад ном уншдаг байхгүй манай тэр хүүхдүүд. Ядахтаа өдөрт нэг завгүй гэж 2 цаг суугаад ном уншаарай гэл. Тэрэндээ тэгээд ярианы баялаг айгуу сайжирч таны үр дүнгээр би өдөр зэрэгт ингээ явуулдаг баярлалаа гэд ирж яхад бол надад бол үнэхээр тэрэн шиг сайхан бэлэг байдаг. Би заримдаа энэ оюутнууд энэ дотор хөрхө өдөржингээ сууж байгаа хүүхдүүдийг л ажиглаж байгаа. Заримдаа би цай хийгээд өгчдөг илүү дутуу юм байвал бас энэ хүүхдүүдэд өгөхийг боддог. Өдөржингээ бүтэн өдөрж Ховд аймгийн гэх чинь бүр Баян Үлгийн аймгийн нэг хүүхэд бавраж ингээд хөгсөөд гэсэн. Тэр 5 жил манай номын сан их сургуулаад төгсгээд 5 жил гэртээ хариаггүй тэр хүүхэд. Тэгээ энэ миний дөө чи өдөрж ингээд суугаад ах юм мэддэг юм уу гэсэн ингээд ааруулыг ингээд жижиглээд
хажуудад тавьчих. Тэр харуулаад өглөөл хичээлээ гэдэг. Тийм зорилготой. Тэгээ их сургууль өгсөө даатгалын газар, Баян зүрхийн даатгалын албанд ажиллажлаа ирэл нэтэ даатгал. Одоо тэгэл сайн байна. Таарж ирсэн. Сүрхий ерөөсө таархлаар сүйд болдгоо шүү дээ. Номын сан чигчээл гэж болддоо шүү дээ. Тэр нь бас гоё л байдаг. Манайх бол ер нь жилдээ бол нэг 20 гаруй 27 8 уншигчтэй шүү дээ. Ер нь бол байнга 30 мянган уншигч бол байгаа шүү манайх давхарцсан доогоор. Тий. Шинэ уншигч бол ер нь байгаа. Зөндөө ялангуяа манай боловсрол би яагаад гэвэл манай танхим бол байна. Тэр бол унших нь тодорхой. Тэрийг юу яцаа харин 9-с 11-р ангийн хүүхдүүд болохоор одоо би дээд сургуульд орохгүй болохгүй, ном уншихгүй болохгүй гэдэг тодорхойлогдсон тийм хүүхдүүд орж ирдэг. Одоо бүх Монголын бүх хүмүүст одоо гэртээ номын сантай болооч ээ. Тавилга бол нэг би хэд айлуудаар бас ингээд ойр дотныхаа хүмүүсээр ингээд ороход хүүхдийн ном ерөөсөө байхгүй байгаа. Хүүхдтэй юу уншуулдаг ингээд асуулаад. Үгүй яах вэ тэгэл гिचлийнхаа номыг уншина гэж тэгж үед. Үгүй биш хүүхдийн хөгжүүлэхийн тулд гिचлийнх нь бас цагаар ингээд та нар хүүхдийн зохиолын ном авч хүүхдүүд ямар ч байсан сардаа цалингаас нэг ном авч тэгээ гэрийн номын сантай намайг жоохон багтал манай аав номч олдохгүй бид нар их ховор байдаг гэсэн шүүгэндээ номоо хийгээд цойжилж чинь бид нар арынхаа модыг яаж гал номыг авч уншдаг байсан зохиолын ном олдохгүй тэгэл хүнжилдээ орцоод ингээд лаа юу яаж гал сүлд ланд юу хүнчлээ шатгах нэг аавдаг хэрэгтчихсэн ном байна. Тэр хүчүүл явахдаа одоо бүх техник хэрэгслүүд хөгжсөн болохоор номыг одоо захимаар унших одоо манай сайхан боломж одоо ингээд бүрдсэн. Одоо чинь хэдэн төв номын сан маань захим уншлагын танхимд болчиход байна шүү дээ. Тий, тэр ч одоо гарцсан дээр уншиж болж байна, таблетэн дээр уншиж болж байна, компьютер дээр уншиж болж байна гэх тээ. Манай энэ номын сан онцлог нь бол үнэхээр давуу талтай л да. Олон сайхан давуу талууд байгаа болохоор энэ үйл ажиллагаа ер нь сайтай, зэгцтэй, ажил нь их эмгтэй явдаг болохоор хүн ажиллахад айгүй урам зоригтой л байдаг. Би үл дээрээс энэ номын сандаа айгүй истэ ямар азар энд орж ирсэн мэл гэх өөрөөр бас ийм сайхан хүүхдүүдийг номтой нөхөрлөх өөрөө ч бас ингээд ном дагсан заяанда баярлж. Миний ээж бас номын санд үйлчлэгч хийжсэн. Тэгээ би тэр номын сангийн номын тоос шорог ингээд цэвэрлж явахдаа бас үнэхээр аль ийм номын санж болох юмсан гэж мөрөөдчихлээсэн мөрөөдөл маань байсан те. Ер нь өөрөө би бол хүн туслах дуртай. Би одоо миний карманд 1000 төгрөг байжгаад энэ оюу төвхтүүдээс нэг нь автобусны мөнгө боллоо их чинь мөнгө өгөөч гэвэл шууд өгч. Тэр хүүхдээ өгнө үү яана хамаахгүй. Тиймэрхүү тохиолдолд зөндөө гардаг. Баярлалаа гэд авчираад өгдөг байхгүй. Хамгийн гол нь тэр өөртөл чаддаг юу байна би хүн туслах юмсэл гэж боддог ерөөсөө. Та ээжийг хараад номын санж болохоосаа гэж бодоод одоо би одоо ээжийн мөрөөдлийг л биелүүлж аваа. Тий. Бид нар ч ээж аваа одоо ингээд тэнгэр явц ээжийнхэн мөрөөдлийг биелүүлж яваад бас их баяртай. Би асхтынхаа 90 жилийн ой номыг бас бичлээ. Тэрнийхээ гавьяатууд эрдэмтэн гавьяатуудын талаар бас их сайхан байсан надаа ээж аваагаа иргэн дурсахад. Тэгээ ээж аваа үргэлж болж яваад бас их баяртай. Хүүхдүүдээ ч гэсэн бас ингээд зөв сайхан хүмүүжлтэй бол манай охин болохоор улсын иргэний бүртгэлд ажиллаж байгаа дэд сургуульд боловсрол их сургуульд төгссөн байгаа. Хүн маань хуваараа 2 хүн маань хуваараа хөдөлмөр эрхэлдэг. Тэгэл амьад агаад бид хоёроос ном унших дуртай. Ном унших дуртай. Ээж нэг гоё ном аваад ирж уншил гэж. Хүүхдүүд маань герман олон хэл дээр ном уншдаг болсон болж байгаа л да бид нарын үетэй адилгүй. Бид нар ч юм бол зөвхөн Израиль орсон. Тэг чи одоо бол бүхэл хэл дээр солонгос, англи, япон гэл бүхэл хэл дээр ном уншдаг. Их сайхан болсон байлаа. Бас хүүхдүүд ном уншихгүй биш. Өргөн сайхан юм олон сайхан хэл дээр уншиж гад би бас бахархдаг юм аа. Манайхан ч бас их оюун л. Тэгээ хүүхдүүд нь ч бас дагаад их оюун л. Тэгээ энэ танк маань яг 7 хоногийн 7 өдөр ажилтдаг. Тэг бүтэн хагцанг 2 ээлжээр ажилтдаг танхим байгаа.
өглөө 9-оос орон 8 цаг хүртэл ажиллана. Бүтэн сайн нэгт 2-т болохоор араа 6 цагаар ажиллаж байна. Орон нутагт байгаа тэгээ болон бүх намын санж гэсэн нэр зөв бүх хүмүүстээ 95 жилийн овон баярын мэнд хүргэе. Бүгдээр эрүүл инкад жаргалтай олон хүүхдүүдийг оюунлаг болгож хүмүүжүүлээрэй гэж хэрвээ. За тэгээд сэтгэгчтэй бас хідэн хором бас ярилцаж таны бодол санаа ер нь номын санж гэдэг мэргэжлийн тухай манай үзэгчдээс тодорхой хэмжээний ойлголтыг бас авсан байх гэж бодож байна. Олон хүүхэд залуучуудаас энэ мэргэжлэр сурахаасаа гэж хүсэж тэмүүлээсэ. Энэ мэргэжлийн сайхныг бас мэдрээсэ гэж одоо хүсэж байна. Тэгээд таны ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. Олон хүүхэд залуучуудыг номруудалсан энэ ажлаа улам сайгээрээ олон ажлуудыг санаачлаарай гэж хүсье. За баярлалаа. Та нарт тус ажлын амжилт хүсье. Ийм сайхан нэвтрүүлэг хийж бид бүгдийг намайг ингэж урьж оруулж байгаа манай хүүхдийн намаа ордны үйл ажиллагаатай танилцж байгаад бас их баяртай байна. Don't worry, this aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. Номын ертөнц нэвтрүүлгийг уншийн урагшлын урандаар интерном номын хөтөлбөртэй хамтран номын ертөнц нэвтрүүлгийг хүргэж байгаа байлаа. Энэ удаа танилцуулах гэж байгаа ном бол 1981 онд гарсан хэдий ч эрэлт хэрэгцээний их байсаар байгаа олон улсын бестселлер зөвшөлтөлд хүрэх урлаг гэсэн ном байна. Тэгэхээр энэ номын тухай мэдээллийг хүргэхээр Монстер хэвлэн газрын орчуулагч редактор Суура хачаад ярилцах гэж байна. Энэ өдрийн төргий. Таньч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр буулт хийлгүүгээр зөвшөлтөд хүрэх урлаг гэсэн энэ ном байна. За энэ ном бол хоёр дахь одоо нэм засварлаад аль биесний эрхтэйгээр Монстер хэвлэн газрын эрхлэн гаргажээ. Тэгэхээр яагаад энэ номыг сонгож орчуулан гаргая гэж шийдэв? Таны хэлсэнчлэн энэ ном олон улсад бестселлер болж ирсэн, хүмүүсийг сонирхдаг. Тэгээд энэ номд хамгийн гол нь уншсанаар зөвшөлтөд хэрхэн хүрэх вэ? Хэрхэн буулт хийлгүүгээр тохиролцоонд хүрэх вэ гэдгийг өгүүлж байгаа. Тэгээд ерөнхийдөө олон нийтэд хандсан байдлаар энгийн үгээр өгүүлсэн учраас энэ номыг сонгож авсан байна. Тохиролцоо гэдгийг зөвхөн гэрээ хийж гар үсэг зурх гэдгээр биш, хоёр хүн ямар нэгэн асуудал дээр хэл амаа ололцох, зөвшөлдсөх, одоо тодорхой нэг үр дүнд хүрэх гэдэг утгаар ойлгож байгаа. Жишээлбэл хоёр хүн үн тохироод зах дээр үн тохироод бараа худаж байгаа ч гэсэн нэг төрлийн зөвшөлдсөл тохиролцоо юм гэдэг утгаар нь өргөн хүрээнд ойлгож болж байгаа. Үн хаялцаад одоо үгтэй 800-аас 6,000 болгож багасгаж авлаа гэдэг маань тэр хүн ингээд тохиролцож гэсэн. Тэндээ тодорхой зарчим баримтаад бид хэдээс дээш буухгүй ч гэдэг юм уу. Хэрхэн буулт хийхгүй гэдэг нь тэндээ гарч байгаа. Тохиролцоонд хүрэх вэ гэдгийг л хэлж байгаа. Рожер Фишер, Уильям Юри гэдэг нь угаасаа энэ бизнесийн талаар нэлээд ном бичсэн хүмүүс юм байлаа. Тэгээд энэ хүмүүс энэ номон дээр ч гэсэн голдуу тэр ойрох орнуудын жишээ их авсан байлаа. Египт, Израилийн асуудал, инхийн хилцээрээ асуудал, Саддам Хүсейн, Энвар гэх мэт нөгөө ерөнхийлөгч нарын асуудлыг судалж ирсэн тийм хүмүүс юм байлаа. Тэгтээ дахин хэвлэлсэн дээр болохоор нэлээд сүүл үеийн энгийн чимэг авсан байлаа. Зүгээр хоёр заалууд жишээлбэл түрээсний мөнгө одоо байрны эзэнтэйг хэрхэн тохирох вэ? Засвар хийх тухай хэрхэн тохирох вэ гэдэг юм уу? Одоо зүгээр хүүхд ээж аав нь хүүхдтэй одоо өдөр болгон гэрийг хэрхэн цэвэрлүүлэх вэ? Энэ бас нэг зөвшөлт болж байгаа юм л да. Яагаад цэвэрлэх ёстойг нь тайлбарлах те хүч хэрэглэхгүйгээр. Яагаад хүч хэрэглэх үедээ тодорхойлно гэхээр одоо арчилсан нийгэмдэр хүн болгон эрхтэй учраас хүмүүсийн санаа зөрчилдөх нь улам ихссэн гэж үзэж байгаа. Шууд тушаахгүй шүү дээ. Хин ч хинт читик гэж сууж байгаа амар ахгүй. Уг нь бол ихтэй тийхгүй. Тэр хүн өөрснөөтэй байна, та өөрснөөтэй байна. Тэгэхээр та тохиролцох хэрэгтэй нэг ажил явуулахын тулд одоо дундын замыг олох хэрэгтэй, харилцан ашигтай зам авах хэрэгтэй. Тэрийг л ном хамгийн гол нь өгүүлж байгаа юм л да.
Зөвшөлтөлд хүрэх урлаг номыг анх бичиж эхэлж байх үед хэлэлцээр хийх сургалт явуулдаг хичээл дамжаа маш цөөхөн байсан байна. Харин өдгөө хууль бизнесийн сургуулиуд, зарим бага дунд ахлах сургуулиуд үүнийг заавал үзэх хичээл болгон заадаг болжээ. Товчхон хэлбэл дэлхийд даяар хэлэлцээрийн хувьсгал өрнөр харилцан ашигтай зарчимч хэлэлцээрийн тухай үзэл санаа олон улсад амжилттай дэлгэрч байна. Бидний ажил ахицтай байгаа ч чааш хийх ажил их бий. Үнэн хэрэгтэй харилцан ашигтай зарчимтай тохиролцоонд хүрэх хэрэгцээ шаардлага ингэтлээ нэмэгдэж байхдаа бид сүүлийн 30 жил огт тулж байгаагүй хэмээн номын зохиогчид хэлж байсан юм. Өөр байр суурьтай хүмүүс яаж тохиролцох вэ? Буулт хийлгүүгээр өөрийнхөө зарчмыг баримтлаад яаж тохиролцох вэ? Бүр цаашлаад ямар ч тохиролцоонд хүрэх боломжгүй хизээ хайж явах вэ гэдэг чинь дүгүүлж. Заавал тохиролцох албагүй гэж байна л да. Жишээлбэл хүчээр хүн бүх юма тулгадаг хүнтэй та тохиролцоол та алдна. Тэгэхээр зүгээр хаяад явчих хэрэгтэй. Гэхдээ хаана хаях вэ? Хизээ хаях вэ? Яг яаж хаях вэ гэдэг нь чухал. Тэгээ бас нэг соёл гэж хэлж байна. Номын редактороор нь одоо Харвард их сургуулийн хэлэлцээр төслийн одоо гишүүн Брюс Паттон ажилласан гэж байна шүү дээ. Тэр өмнөх хэвлэлээр нь бол ажиллаг баг. Өмнөх хэвлэлээр нь ажиллаагүй. Энэ хүн энэ хоёр хүнээс харьцангуй залуу хүн байна гэж би ойлгосон. Энэ хүн бас өөрөө ч гэсэн ном бичдэг хүн байлаа л дээ. Тэгээд энэ хүнээр дахин хянуулаад гаргаж хамгийн сүүлд хэвлэгснээс манайх орчуулсан байна. Хүсэл бодрох гэж хүн орчуулсан. Ган чимэг гээд редакторсан байгаа. Хэллэгээр тарцсангүй ингийн ойлгомжтой хүн бүр ойлгохоор тийм санаа болсон байна. Энэ ном нь өөр байр суурьтай хүмүүсийн зохицон үр дүнд хүрч болох хамгийн сайн арга юу вэ гэсэн асуултаар эхэлж байгаа. Жишээ нь салж буй хосууд хэрэлдэж муудалцгүйгээр хэрхэн хин хиндэ ашигтай шударга тохиролцоонд хүрч болох вэ? Тэдэнд өгч болох хамгийн шилдэг зөвлөгөө юу вэ? Хин нэгэнд онцолж зөвлөгөө өгөх бол юуг хэлвэл зохиох вэ? Гэр бүл, хөрш, хос, ажилчин, захирал, бизнес, хэрэглэгч, наймаачин, хуульч, улс гүрнүүд гээд бүхий л хэрүүл урал дайн дажин бололгүйгээр хэрхэн зөвшөлтсөлд хүрч болох вэ? Энэ асуудалтай өдөр бүр тулгарч байдаг. Олон улсын хууль, антропологийн салбарт туршлагатай хуульчид, хамт ажиллагчид, оюутнуудтайгаа зөвлөлдөн хамтран ажилласны үр дүнд буулт хийлгүй. Найрсгаар зөвшөлтсөлд хүрэх арга барилыг боловсруулсны үр дүнд энэ ном уншигчдын ард хүрч байна. Масатар хэлэн газраас гарсан гэхээр тодорхой хэмжээний хүмүүс сэтгэл үнэмшилтөртэй. Сайн редактор сайн одоо хэвлэн газраас уншигчтай гатурч ийн гэсэн тийм итгэл үнэмшилтээр номыг сонгодог штэ. Гэхдээ яг санал болгож байгаа номууд нь бас чанартай байдаг гэдэгт бас нэг итгэдэг юм байна. Тэгээд бид голдоо бестселлер сонгодог. Жишээлбэл ном сонгохдоо хийн унших уу гэдгийг анхаардаг. Уншсан хүн юу болж авах уу гэдэг нь бас анхаардаг. Тэгээд тухайн ном одоо манай Монголын орчинд яг төхөрч байна. Хүмүүс эндээс яг амьдралд хэрэгжүүлэх юм болж авч тэрийг бас анхаардаг. Тэгээд мөн орчуулгандаа анхаардаг, редакторлтаа анхаардаг, хэвлэлтэндээ анхаардаг. Номыг ямар нэгэн засваргаар бүрэн бүтнээр нь орчуулдаг. Онцгой эрхтэйгээр орчуулдаг. Тэгэхээр залуучууд маань буулт хэлбэрээр тохиролцоонд хүрэх арга ухааны тухай мэдээллийг бас олж авахыг хүсэж ивэл Масатар хэвлэн газраас эрхлэн гаргасан зөвшөлтсөд хүрэх урлаг гэсэн энэ номыг бас сонгоомшаарай гэж дээрийн зүгээс зөвлөж байна. За бидэнд номын тухай мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ч баярлалаа. За интерном номын хөтөлбөрөөс үзэгч уншигч та бүхэндээ энэ 7 өнөخت борлуулалтаараа тэргүүлж байгаа баримт бүтээлийн бестселлерийг танилцуулах гэж байна. Тэгэхээр энэ сарыг өөрийгөө унших сар болгон одоо уриалсан байгаа учраас таны мэдлэг оюунд илүү хэрэгтэй хүний хөгжлийн чиглэлийн номуудаас энэ 7 өнөخت бестселлерт нэлээд төлөвлөгөө орсон байна. За ингээд бестселлерийн 1-р баримт Aris Publishing-аас эрхлэн гаргасан орчуулагч Ган зэргийн орчуулга Facebook-ийн гүйцэтгэх захирлын бичсэн өөдөд юм уу ном орсон байна. За энэ ном бол олон эмэгтэйчүүдийн бас ширээний ном болж олон бүсгүүчүүдийн бас унших дуртай номын нэгээр зүйсээр одоо нэрлэгдэх болсон ийм ном байгаа. Гараад бас баггүй хугацааг эзэлсэн. Гэхдээ энэ 7 өнөخت бестселлерийн 1-р баримт орчоо. За 2-р баримт болохоор Oxford Monster төлөвчиг хичээлийн шинэ жил эхлэхээр хүүхэд залуучуудын одоо хамгийн эрэлт хэрэгцээтэй номын нэг яхаар гуйн төлөвч болдог. Халаасны хөлбөртэй учраас хүүхэд залуучуудын манаас хамгийн таашаан сонгодог хөлбөр гэж хэлж болно. Тэгэхээр энэ ном бас 2-р баримт орсон байна. 3-р байранд өнгөрсөн 7 өнөختөөс энэ номоор лекц хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулагдсан байгаа. Тэгэхээр хандлага ном 3-р байранд орсон байна. Тэгэхээр энэ номыг бас олон уншигчид маань бас сонгон сонирхон худалдан авснаар энэ 7 өнөختөөс 3-р байранд оржээ. Тэгэхээр энэ номтой бас танилцаж амжааг үзэгчдийгээ уншигчдыгаас 10-р сард багтан энэ номыг бас сонгон уншаарай гэж урьж байна. За 4-р байранд эрх чөлөө эрхэм үг гэсэн философч Молор Эрдэнэ эрхлэн гаргасан ном орсон байна. Чөлөөлтийн онол буюу эрх чөлөө үгүй газар хариуцлага гэж байдаггүй. Харин эрх чөлөө байгаа газар хин хэнийг хүндэтгэж бас эрхэмлдэг. Эрх чөлөө гэдэг энэ эрхэм үгийг бүгдээр эрхэмлцгээе. Эрх чөлөөний тухай илүү ойлголттой дэлхийг хүсэж байгаа үзэгчдэд энэ номыг бас зориулж байна. За энэ ном бас бестселлерийн 4-р баримт оржээ.
Жигсаалтын 5 дугаар байранд Майн цангаас одоо эрхлэн гаргасан Эрик Фромын хайрлах болов ном орсон байна. За энэ ном бас нэг хэсэг уншигчдын талархлыг хүлээж олон хайртай хосуудын одоо сонгон уншсан мөн хайрлах урлагийн тухай илүү мэдхийг хүссэн хүмүүсийн ширээний ном болсон. Одоо ч гэсэн уншигчтай бас эрэлт хэрэгцээ буураг байгаа учраас энэ 7 хоногт бас 5 дугаар байранд орсон байна. Жигсаалтын 6 дугаар байранд Мосодөр хэвлэн газар сэрхлэн гаргасан одоо зөрөгт тал орсон байна. Энэ ном бол монголчууд дэлхийг гэрхшээсэн мөртөн дайчдын хүрэн буюу 12-оос 13 дугаар зууны үеийн түүхийг харуулсан зурагт ном орсон байгаа. Тэгэхээр их түүхээ сонирхон судалдаг уншигчдын бас сонирхон судлаж одоо уншуул зохиох номын нэгээр яхааргүй энэ номыг энэ цувралыг одоо нэрлэж байгаа даа. Жимчтрээс энэ 7 оны бестселлерийн 6 дугаар байранд оржээ. За Жигсаалтын 7 дугаар байранд EM Publishing буюу сүүлд бас шинээр байгуулагдсан ном бүтээлээ уншигчтай хүргэж болсон энэ паблишингаас эрхлэн гаргасан дэлхийг захирч 30 эрхэм ном Жигсаалтын 7 дугаар байранд орсон байна. Хүмүүн цаг үетэйгээ хэдий ч нэг ойрхон байна, хэдий ч нэг хүчтэй. Энэ номын идүүгээ цагийн хамгийн нөлөө бүхий 30 эрхмийн бага нас амжилтанд хүрсэн түүх үзэл санааг тусгаснаар онцлог юм а гэж онцлсан байна. Тэгэхээр энэ ном бестселлерийн бас 7 дугаар байранд орсон байна. За Жигсаалтын 8 дугаар байранд мөн Мосодөр хэвлэн газар сэрхлэн гаргасан Хятад хураангуй төл бичиг ном орсон байна. Сүүлийн үед бас манай урд төшиг зэрэг сурагчдын тоо нэмэгдэндээ холбоотойгоор Хятад хэлийг сонирхон судалдаг уншигчид маань бас төдий хэмжээгээр нэмэгдсэн байгаа. За энэ ном бол 2 дахь одоо нэм засварлан хэвлсэн 2 дахь хэлэл байгаа. Одоо бусад төл бичүүдийг бодвол харьцангуй мэдээлэл тайлбар ихтэй учраас олон хүний талархлыг хүлээж 2 дахь хэвлэгдсэн ч гэсэн бестселлер бас байсаар байгаа юм байна. Тэгэхээр энэ номыг бас сонгон уншигчид энэ 7 хоногт бас их байсан байна. Тийм учраас Жигсаалтын 8 дугаар байранд орсон байна. Жигсаалтын 9 дугаар байранд мөн л Мосодөр хэвлэн газар сэрхлэн гаргасан Жоманы Чингис хаан амьдрал өхөл эргэн ирэлт гэсэн ном байна. За тэг мэдээч хэрэг түүхээ сонирхон судалдаг олон хүмүүсээс сонирхон уншиж байгаа номын нэг яхаараагүй Жоманы бичсэн Чингис хаан хэмээх ном байгаа. Сэтгэл хөдлөл өндөрлөл сонирхол татгуус гайхалтай бичлэг энэ номоос мэдрэх болно гэж одоо номыг татгсан байгаа. Интерном номын хөтөлбөр 10 дугаар сарыг өөрийгөө унших сар болгож хувь хүний хөгжлийн чиглэлийн номуудыг танилцуулж та бүхэн санал болгож байгаа. Энэ 7 хоногт бестселлерд орсон байгаа номууд ч гэсэн яг энэ агуулгад нийцсэн номууд дэлхүү орсон байгаа. За хамгийн төгсгөлийн буюу 10 дугаар байранд орсон байгаа номыг та бүхэндээ танилцуулъя. Энэ бол Нью-Йорк Таймс-ны бестселлерээр шалгарч байсан ном байгаа. Аз жаргал халдвартай гэдэг та ч гэсэн энэ номыг уншаад аз жаргалыг бие биендээ халдварлуулаарай гэж хүсье. Энэ ном энэ 7 хоногт бестселлерийн 10 дугаар байранд орсон байна. За ингээд баримтат бүтээлийн бестселлерийг үзэж уншиж та бүхэндээ танилцууллаа. Эдгээр номоос магадгүй таны уншаагүй номууд байгаа бол энэ 10 сартаас авч уншаарай гэж урьж байна. 20 жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анхдагч боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үеийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Don't worry, this aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. Номын ертөнцийн нэвтрүүлэг Интерном номын хөтөлбөрөөс үзэгч уншигч та бүхэндээ хүрч өндөрлж байна. Энэ сарыг өөрийгөө унших сар буюу хувь хүний хөгжилтэд зарцуулах сар гэдгийг танд дахин сануулъя. Энэ 7 өдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч уншигч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр илүү их мэдээлэлтэй эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. Уншия, урагшлая.